Та бүхэнд байгаль орчин хүн сайдын аж ахуйн байнгын хорооны дэргэд дагаар орчныг бууруулах дэд ороо байгуулалтаа холбогдуулан Монгол Улсын их хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулахтай өргөн барьсан хуулийн төслийг та бүхэнд бас танилцуулъя. 2024 оны 12 дугаар сард агаарын бохирдолтой холбоотой асуудлууд нийгэмд үүссэн. Агаарын бохирдолтой холбоотойгоор салбар дундын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Өнөөдөр агаарын бохирдолтой холбоотой эрх зүйн орчин дээр хууль, Улсын хурлын тогтоомж, захиргааны хэмжээний хэмжээний актууд 225 орчим үйлчилж байна. Эдгээрийг бид нэгтгэн нэг бодлого зэгцэнд оруулахгүйгээр агаарын бохирдолтой холбоотой асуудлыг бид цаашдаа шийдвэрлэх боломжгүй байна. Агаарын бохирдол гэдэг бол орчны бохирдол гэдэг бол Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа томоохон гамшигын хэмжээнд очиод байгаа зүйлээ. Тийм учраас бид цаашдаа агаар орчны бохирдолтой холбоотой асуудал эрх зүйн орчныг нэг мөр шийдвэрлэхийн тулд Монгол Улсын их хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар байгаль орчин хүн сайдын аж ахуйн байнгын хорон дэргэд агаар орчны бохирдлыг бууруулах, дэд хороог байгуулах энэхүү хуулийн төслийг өргөн барьж байгаа юм а. Өнгөрсөн хугацаанд ард нийтээс ирсэн саналын дагуу ерөнхий сонсголыг зохион байгуулсан. Ерөнхий сонсголт 4 салбар хуралдаантай явагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бид техник технологи, шинжлэх ухаан, инновац, эрх зүйн орчин мөн хүний нөөц боловсон хүчинтэй холбоотой олон асуудлууд үүнд үүсэж байгааг ард олон нийтээрээ бүгдээрээ үзэж харж сонссон. Тийм учраас 220 гаруй эрх зүйн орчин дээр байгаа энэ хууль тогтоомж, захиргааны хэмжээний актуудыг бид нэг мөр зэгцэнд оруулах, мөн энэхүү төрийн үйл ажиллагааг нэг чиг баримжаанд авчиж үндсэн хуулиар олгогдсон ард нийт иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Энэ орчныг бүрдүүлэхийн төлөө энэхүү дэд хороог бид байгуулах нь зүйтэй гэж өргөн барьж байгаа маа. Та бүхнийг энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Ингээд Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасныг ханган баталгаажуулах зорилгоор Монгол Улсад агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих, орчныг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын их хурлын байгаль орчин хүн сайдын аж ахуйн байнгын хорооны харьяанд агаарын бохирдол хорт бодис байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах, цаг ур орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах хуулийн төслийг боловсруулан өргөн барьж байна. Баярлалаа.